1 2 3 и O9. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань өгөх авахын тухай ярилцъя гэж бид хоёр ярилцлаа. Өгөх авах дээрэс нь одоо эд баялагын тухай Тэг бодлоо ингээ гоё чөлөөтэй байлаа. Тэгээд ер нь бас мөнгө чинь өөрөө энерги штэ. Тэгээ мөнгөний урсгал ер нь ямар учиртай юм гэдэг тэр тухай гоё ярмаар санагдаад байгаа юм. Гэхдээ илүү бит хоёр өгөх авах дээр тулгуурлаа ярэ гэж хэлсэн тийм. Тэгэхгүй бол яг хуу эд баялаг мөнгө гэд хэтэрхий том болоод цар хүрээнд бүр айгүй том болоод тэгээ энэ сэдвийн талаар тэгтээ дараа нь бүр гоё тухтай яриа л гэж бодож байгаа л доо. Гэтэ одоо ер нь жоохон ярьчих. Тий одоо яг хуу энэ дээр угаасаа орж ирэх л хальтаа мэдээж өгөх авах дээр бол мөнгөийг алдчихгүй орж ирэх баг. Миний бодлоор эд баялагын энерги мөнгө энэ төр болохоор зүгээр энерги байгаад байгаа байхгүй юу? Ингээ урсдаг орж ирдэг, урсаад буцаад гардаг нэг юм урсгал зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ бид нар бас энэ дэлхий дээр төрөхдөө одоо бидний сүнс энэ махан биеийг олоод одоо яг ийм удамд ийм гэр бүлд ингээд төрөхдөө тодорхой хэмжээний өөрсдийн гэсэн одоо идэлх зүйлтэйгээ ирдэг. Хуваарлагдсан гэж үздэг тий. Яг одоо шинэ хүүхд төрөхөд ээж авдаа дандаа гоё юм юу авчирдээ штэ дэвшил. Тэгэл тэр чинь нөгөө хүүхэд хоолтойгоо ирдэг гэдэг дээр үеийн үг гэдэг чинь хүүхэд өөрөө ингээд хүнстэйг ирдэг хүүхэд хүнстэйг ирдэг мэрдэг гэд. Тэгэхээр ингээд тэр ч гэсэндээ юм учиртай байгаа байхгүй. Одоо хүүхэд өөрөө тэр эд баялгаа ээж авдаа бэлдээд ирж ийн гэхээр чинь тэр чинь яг энэ дэлхий дээр юм идэлх хэрэглэх тийм тодорхой хэмжээний одоо нөөцтэйгөө ирдэг гэсэн үг байхгүй уг нь. За тэгээд бас нэг шалтгаан нь одоо зарим хүмүүс асар баян, зарим хүмүүс ингээд учир дутагдaltaй мөнгөний одоо дутагдaltaй гачигдaltaй ийм төрж байгаагийн бас нэг юм шалтгаан нь өмнөх одоо төрлүүдтэй хийсэн үеийн үр болон одоо өмнөх төрлөлтөө маш их өглөг өгдөг хүн байсан бол энэ төрлөлтөө их ид хөрөнгөтэй байна. Өмнөх төрлөлтөө олигтой өглөг энэ төр өгөөгүй буян үлддэггүй зөвхөн өөртөө хэрэгэлдэг тэр төрлөн дуусаал ингээл үхэх юм шиг айгүй их юм хураагаад зөвхөн өөрөө тэрийгэ гэр бүлийнхэн хүрээнд ч юм уу хэрэглээд дууссан бол тэр нь дараажийн төрөлт нь буцаад нөгөө нэг үеийн өрн болж бас ирдэг. Тэгэхээр яалтчгүй л өгөх авах гэдэг зүйлийн тухай айгуу сайн дэлгэрэнгүй ярих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа хгүй. Тий. Тэгээ тийм учраас ер нь яагаад өгөх хэвтэй өглөг өгөх хэвтэй хүмүүс одоо ер нь тийм өгөх сэтгэл гэдэг чинь ер нь юу юм заавал лид материалыг өгөх сэтгэл гэдэг байгаа муу гэдэг ч юм уу. Тийм өнцгөр ярих гэж бодож байна. Тэгэхээр одоо тэр өглөгийн тухай ингээд ярихлаар одоо жишээлбэл надад аягүй гой санагддаг юм тэр номын өглөг байдаг хгүй юу? Одоо ингээ үе үед учирсан аягүй гоё юм багш нар эдэн штэ бас хүний амьдралд нөгөө нэг turning point гэдэг шиг одоо эргэлтийн цэг болж орж ирсэн гэл багш нар энэ төр гэл бодхолоор үнэхээр хүүхдтэй тухайн шавьдаа ч юм уу юм ойлгуулъя гээд одоо эрдэм мэдлэг одоо юу гэдгийг бүх зүйлийг тэр зааж байгаа багш хүн өөх сэтгэлтэй багш өөх сэтгэлгүй ч юм шиг зүгээр тэрийг ажил биш одоо юу гэдэг арай өөр сэтгэлээр хийж байгаа ч юм уу нэг тийм ялгаа надад ягаад ч юм мэдрэгдээд байдаг юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Тэгэхээр надад бол тэр номын өглөг өгж байгаа багш нар бол үнээр гоё санагддаг. Бүр ингээд баярлаа тэр хүний ингээд юмыг сонсож байхдаа ингээд дотор ингээд бүр хөөрөөд зүрх амаар гарч гад гэдэг шиг. За тийм амир хичээлцүүдэгтэй. Зүгээр үе нэг тийм мэдрэмж авих төрдөг байхгүй. Тэг би нэг project management-ийн хичээл сууж байхад тэр багш маань болохоор яг өөрөө бүр яг хэлж ирсэн дурдж би бол амьдралдаа одоо надад хураас ид хөрөнгө гэж байхгүй одоо би тийм баян тансаг биш. Гэхдээ миний үүрэг бол би жишээ нь миний хийж чадах зүйл бол номын өглөг. Би тэгэхээр өдийн хүртэл сурсан мэдсэн туршлагаа хичээл болж цаг гаргаж боловсруулад энийгээ практик онол бүх юмтай нь холиод тэгээд ингээд хүмүүст ийм хямдхуунаар энэ мэдлэгийг би ингээд өгж байгаа гэд хэлчихсэн аахгүй. Энэ бол номын өглөг. Тэр бол үнэхээр үнэн л санагдсан. Тэгээ би энэ өглөг мөглөхтэр энэ олон цар үрээ байгааг гэж бодвол тухайн үед анзарчсан тийм тэгээ чамд яриадсэн шүү дээ.
Харин тэгэхээр миний нөгөө нэг түрүүний ярьсанчлан одоо эд баялагч байна уу, мөнгөч байна уу? Биднэрт байгаа энэ нөөц бололцоо болон тэрний ингээд солилцох тэр зүйл нь одоо тэрийг ингэж хоорондоо солилцуулах нь айгүй чухал болчиход байгаа хгүй тий. Зөвхөн өөртөө байгаа юм аа өөртөө л хадгалаад өөртөө л хураагаад байх нь яг зөв үү? Тийм. Тэрийг ингээ гаргаад байх нь урсгалд оруулаад тий хөдөлгөөнд оруулаад гэдэг. Тэгэхээр танд одоо ямар ч одоо юм байж болно шүү дээ. За урмын үгээр дэмждэг авьяас танд байдгаа гэж та түрүүн ярьжсэн шүү дээ. Одоо хүнд ингээд урам өгөөд мотивац өгөөд хин нэг одоо доош нь унтсан байх үед зоригжуулах тэр одоо чадвар байдаг бол тэрнийг ингээ хийж явах нь бас нэг төрлийн өглөг болчихж байгаа. Тэрийг нөгөө харамгүйгээр те яг өөх гэж ингээд хийгээд тэгээд өгснийхаа араас би өгчлөөдөө одоо авандаа гэж эргээд энэ хүн надад туслах ёстой ч юм уу тийм сэтгэл нэхэлгүйгээр яг purely тийм зүйлсүүдээ өөртөө байгаа зүйлсүүдээ ингээд өгч чадах нь бидний одоо өглөг болчиход байгаа юм л та тийм яг цэвэр тунгалаг сэтгэлээр өөрт байгаа одоо чадах юм а те өгнө гэдэг ч аягүй чухал. Тэгэхгүй бол нөгөө өгөх авах гэх яг хооронд нь нийлүүлээ сетер нь ингээ хэлэхлээр өгсөн юм чинь авах хэрэгтэй гэдэг бодол ерөөсөй байж болохгүй. Тэрийг бол угаасаа чи ингээд нуусан ч тэ энержи бол мэдчихэж ертөнц хорвоо ертөнц бол мэдчихэж шүү дээ. Бол ерөөсөө худлаа ярихгүй юу тарин түүнийгээ хураана гэж бас үг өгдөө шүү дээ тий. Тэрэн шиг бид нар ингээд өөрт юу байгаагаа бүгдийг харамгүй ингээд сайхан бусдад ингээд өгөх тийм сэтгэлийг суулгах нь айгүй чухал болчиход байгаа байхгүй. Хэрвээ өгч чадахгүй бол бас өгч чадахгүйгээ хэлэх нь зөв тий. Одоо тэгэхгүй бол өгчөөд өгөх чадваргүй ээж ямар нэгэн байдлаар ингээд одоо юм зуураатай өглөө штэ тэр чин эргээд баг муу. Тэгэхээр ер нь бол бодит нөхцөл байдал дээр яг өгөх чадвал яг гоё өгсөн шүү өгвөл чадахгүй бол чадахгүйгээ яг тухайн үедээ хэлээд тийм магадгүй дахиад боломж олдчих магадгүй шүү. Тэгэхээр тэгэх стамлаа тэгэхгүй бол айгүй их олон кейс дээр бас ингээд хүнд мөнгө зээллээд тэрийгэ тусалж гин гэж ярьж байгаа боловч цаанаа ингээд амар хэцүү өөр одоо юм үлийн үр гэдэг шиг юмнуудыг үүсгэж байгаа хгүй юу амар хэцүү да би өчнөө тэгсэн шүү тентэр гээл тэгэл гэдэг ч юм уу тэр бол өглөг биш юм шиг байна тус биш ч юм уу мэдгүй тус ч бас өглөг болчихж байгаа шүү дээ уул нь бол тэгтээ сэтэл нь ингээд хариу нэхэл амар зуураатай ч юм уу ингээд ахаар тэр чинь яг цэвэр тунгалаг тийм юм биш. Бас болохгүй байна гэж юу? Харин тэгэхээр эргээд бараг тэр нь биднэрт юу нэрмээс болоод те би тэрэнд тэдийг өгцөн тэрэнд өгөөгүй байсан бол одоо тийм юм авч явахгүй юу? Тийм. Тэр миний тэр үед тэгж тусасныг одоо санд юм уу гэдэг ч юм уу. Тиймэрдүү сэтгэл агуулж байгаа бол анханасаа бараг тэрийг хийгээгүй нь. Тийм. Бараг гоё. Тэр харилцааг анханаас нь үүсэхгүй байсан намайг өдөр. Тийм. Тэгэхээр олон төрлийн өглөг байна. Тэгээ биднэрт эд баялагын энерги, мөнгөний энерги, урсгал гэж зүйл байна. За тэнгууд бид нар байгаа зүйлээ энэ дэлхий дээр амьдарч байгаа одоо хүн болж төрснийхаа хүрээнд үүрэг хариуцлагынхаа хүрээнд чаддаг авьяас, мэдлэг, номын өглөг, гэрлийн өглөг, за мөнгөний өглөг юу гэдэг те тэр байгаа өглөг бусдад харамгүй ингэж түгээж иж эргээд биднэрт тэр буцаж одоо бид нарын тэр идэх ёстой эд хөрөнгө хүртэх ёстой тэр амьдрал буцаж ирдэг юм шиг надад санагддаг байхгүй. Энэ яг юм нөгөө нэг системтэй гэдэг шигтэй. Хүн болгоны өгөх юм бас өөр төрөл юм шиг те өгөх ёстой юм ч юм уу. Тэрнийг одоо өгөөл байх юм бол эргээд энэ нөгөө ахуй амьдрал хүртэл цэгцрээд те жигдрээд тэгээд нөгөө нэг буцаж юм тийм дутагдах, гачигдах юмгүй нэлээд тийм айтайхан болж ирд юм шиг надад яг тэгж сүулт ажиглагтаад байгаа л та. Яг мөнгөний яг эрх чөлөө, эд баялагын эрх чөлөө, амьдралын эрх чөлөөнд хүрсэн үү гэвэл үгүй шүү дээ. Гэхдээ тэр нь нэг санаа зовхой болчтой юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ энэ чинь ингээд урсж идэг урсгал юм байна. Би байгаль дэлхий одоо хүн төрлөختөн хажуу хавьтай энэ иргэн тойрныхондоо хэр сайн өгч чадчихээн. Тэр хэмжээгээр л эргээд буцаад надад юм ирэх нь бол хууль болчиход байгаа.
Гэхдээ тэр нь яг pure одоо цэвэр тунгалаг өглөг байх хэвээр одоо Тийм. алдар нэрийн төлөө ч юм уу эсвэл ашиг хонжооны төлөө ийм нэг сэтэлтэй шуналтай өглөг бол ерөөсөө өглөг торхгүй тэр баг эргээ бид нарыг ийм төвхтэй занглаанд оруулаад байгаа зүйл болчиход байгаа юм л та тийм. Тэгэхээр өглөг өгөхдөө өөрийнх нь чадах юмар өөрийнхөө илүү сайн юмар одоо жишээ нь өглөг өгөхдөө хүн бас ингээд сэтлээ дотор байгаа яг цэвэр тунгалаг тэр одоо нэг дуу хоолой байгаа штэ хүн өөрөө л мэдж байгаа. Тэрийг бас ингээд нэг шалгах хэрэгтэй байгаа зөв нь за би үнэхээр яг энийг ингээ хийж гинөө эсвэл одоо юу гэдэг за одоо хамгийн ойрын жишээ авахад хүмүүс ингээд нөө буян хийлээ гэл тэгчэл нөө нэг хэсэг амар вайрал болоод байсан ингээд нөө хүмүүст гуйлагчин хүмүүст одоо жишээ нь хоол өглөнгүүд амар зураг аваад тэг ингээ өөрийгөө нэг сошиалд реклам төлөө өгж байгаа өглгүүд байдаг шүү дээ. Тэр тийм байна уу гэнтэр гэдгийг бас шалгах одоо дотроо ингээ шалгаад тий сонгох асуудал байна л та тий. Би нэг тийм түүх сонсчихсан нөгөө нэг өөрийгөө инэрхүй хичээл дээр сууж байхад яг тэр Бацэнгэл багш ингэж ярьжсэн аахгүй юу. Тэр нэг хаан ингээд буян хураах гад тэгээд лам амар олон лам ном цуглуулаад одоо юм номын өдөрлөг шиг юм хийсэн юм шиг байгаа. Тэгээд айгүй олон хүн тэрийгэ тэндээ одоо урьж хооллол ингээл маш их ингээл эд баялаг гаргаал ингээд өдөрлөг хийсэн гэж аахгүй. Тэгсэн чинь тэнд нэг юм урт төстэй охин ирээд тэгээд тэр охин болохлээрээ за тэгээд тийм охин ирсэн байгаа. Тэнгүүтээ тэр хаан тэрийг ингээд өдөрлөгийг ингээ хийгээд одоо тэр хааны зорилго нь болохоор буян хураах байсан. Тэгээ бүр яг би буян хураана гэдэг сэтлэр одоо ингээд тэрийг ингээд хийгээд тэгснээ ингээд бахан хийж дууснаа өөртөө бардаад ингээд би буян хураачлаа гэж бодоод тэгээд нөгөө лам багшаас асуусан байхгүй. За одоо би ингээд сайхан буян хураасан уу гэдгсэн чинь та бол нэг хойлогтой буян хурааж чалаагүй. Харин энд ирсэн тэр нэг урт төстэй охин бол маш их буян хураалаа гэдгсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь яг яагаад тэгдэг үлээгээ би ч одоо ийм их юм зараад ингээд хийж яхад чинь яагаад буян болдгоо ингээд тэгсэн чинь хааны сэтэл нь өөрөө ингээд шуналтай. Одоо буянд шунж хийсэн. Тэр охин болохоор яасан гэхээр ямар сайхан үйл явдал болж байгаа юм бэ? Ийм гоё юм болж байгаа юм чинь би үсээ тайраад тэрийг мөнгө болгоод бас энэ хүмүүст ингээд тусалчий гэд одоо өөрт байгаа хамгийн чухал юм аа ингээл гоё үзэсгэлэнтэй ба тайраад тэгээд ингээд тэрийг ингээд бусдад тэндээсэн жоохон хүмүүст бас ингээд өргөж мөргөө тэр буянд нь оролцсон юм байна л та. Тэгсэн чинь тэр охины буйны хураасан хэмжээ нь хамаагүй их том болоод хааныхаа нэг жижигхэн юм бол басан гэж байгаа хгүй. Тэгэхээр яалтчгүй бид нар одоо энэ өгж явах үедээ альва буян гүйлдэж явах үедээ те тэр нөгөө би энийг өөрийнх нь төлөө хийж ийн гэдэг сэтгэлийг агуулчгал юм бол тэр нь өөрөө буян биш болол явчихдаг. Тэгэхээр тэр өглөг буян гэдэг чинь өөрөө хэмжигдэх тэр одоо нөө matrix бод гэдэг шиг одоо нэг хэмжигдэхүүнийх нь юу вэ штэ? Одоо нэг юм үзүүлэлт байгаа даа штэ. Тэр нь яг ясамн дээр physical буюу бодит тийм юмнасаа илүү тэр нөгөө дотоод сэтгэлийн тэр одоо нөгөө юунаас хамаарч байгаа тий амар хамаарч байгаа. Одоо тэр хаан жишээлбэл бодвол одоо маш их хүний тийм мөнгө цацмаа штэ. Тэр охин жижигхэн юм яасан мөртлөө тэр охины сэтэл нь агуу байсан болохоор төлөө буюу ураацсан. Тэгэхээр хэмжигдэхүүн нэг тэр дотоод сэтгэлийн яг үнэн чанараар. Харин тэгэхээр яагаад энэ сэдвийг юу н сонгоод яриад байгаа вэ гэхээр бид нар ингээд өнөөдөр яг хүм болцсон тий амьдрал ахуй ингээл заалхуулаад жигтрэл ингээ явах ёстой юу ёстой. Тэгээ тэрнийхэн төлөө өдөр шөнөгүй ингээл хөдөлмөрлж байгаа юу тийм тий. Тэгэл ажил төрөл хийгээд ингээ амьдарч байгаа. Гэхдээ бид нарын ингээд нэг л тийм болохгүй байгаад байдаг үе байдэн шүү дээ. Яаж чижсэн нэг хөлөгтэй орлого орж ирэхгүй, байнга л ингээл мөнгөн дээр асуудалтай тий. Өрнөөс өрний хооронд ч юм уу гэд ийм struggle яваал байдгүй гэвэл байдаг. Тэгээд мөнгөтэй харилцаан дээр бас ингээд асуудалтай байдгүй гэвэл байдаг тий. Тэнгүүд өөрөөсөө асуумаар санагдаж байгаа байхгүй би өнөөдөр тэгвэл хинд юу өөрөөсөө өглөө гэж одоо би яг юу contribute хийж байгаа юм бэ? Жишээ нь би ажилдаа ингээд өдөр тутам явдаг ч гэсэндээ тэр ажлыг одоо чин сэтгэлээсээ өгөхийн төлөө тий тэр компаниг гоё болгохын төлөө хийж байгаа бол энэ бас нэг ингээд өглөг тийм шүү дээ. Тэр ажлыг ялархаж хийгээл тэгэл комплейн харуулна гэж дотроо тий. Тэд нар ч бол үнэхээр юм явцуу арга улмал бид нарыг юм өчүүхэн сэтгэлтэй тий болгоод байгаа тэр зүйл ахгүй. Тэгэхээр өөрсдөө ингэж дэлгэр дүүрэн байгаа зүйлээ дэлгэр дүүрэн одоо
харааж те цацаж цацруулж гэрэлтжиж одоо юу ч хийж исэн хамаагүй энэ дээр заавал тэр нэг тийм мөнгө төгрөг ч юм уу нэг юм хайрцаглагц ойлголт байхгүй. Тэрийг яг өгё гэж ингэж өгж байгаа бол эргээд биднэрт заавал тэр үр шим ингэж одоо буцаж ирдэг гэнүүн. Тэгэхээр альва асуудалтай байгаа л бол өөрөөсөө л асуумарлаа юм л та. Би өнөөдөр яг өгөх юм аа өгч гэнэ үү те. Би яг хүнд хариу нэхгүй тусалж чадж гэнэ үү? Би байгаа нөхцөлдөө заавал тийм олон хүмүүс байх нь албагүй шүү дээ. Зүгээр нэг хүнийг ч гэсэн чин сэтгэлээсээ баярлуулж чадж гэнэ үү гэдгээ бас өөрөөсөө сайн асуумаар юм шиг те. Харин тэгээ өглөгт ер нь маш сайн суралцах хэрэгтэй юм байна л гэж бодоод. Тий. За тэгэнгүүт өглөгдөр бас одоо ингээд бит хоёрын жисэн одоо ингээд подкаст хийж байгаа бусад олон хүн бас ийм эрдэм мэдлэг янз бүрийн мэдээллийн чанартай тий боловсрал олгох ч юм ингээл янз бүрийн юм хийдэж штэ эднэр чинь бас бүгд л тий ер нь бол одоо яг зөв сэтлэр хийж байгаанууд нь яг жинхэнэ өглөглөх гэж одоо итгэж байгаа байхгүй юу. Яг хоо зарим нь мэдээж нөгөө entertainment юу арилжааны шин чанартай юмуд байдаг л хальтаа одоо мөнгөний төлөөл зөвхөн тэрийг хийж байгаа тий нөгөө PR мар гэл. Тэр ч яг хоо ингээд бас арай өөрөөр дараагийн асуудал яригдах баг. За тэнгууд би болохоор энэ өөхтэй хамаатуулаад бас авч сурах гэдэг чинь бас амар том чухал чадвар. Хүн ингээд авч чаддгүй хүн байдаг. Тэгээд юм өгөхөөр урамгүй бас хүмүүс амар байдаг. Хүн ер нь ингээд үгээ авааг гоё юм урсгалт нь оруулж тэгээд аюу гоё тийм үгээ аваатай гэдэг шин үгээ аваатай үзээтэй тийм гэдэг шиг одоо юм байхнаас аюу чухал юм бэлээ л гэж одоо ингээд бодоод байгаа. Авч сурна гэдэг бас зүгээр л авах ч аюу амархан сонсогдож байгаа сте. Гэхдээ авч чаддгүй хүмүүс байдаг байхгүй. Тийм. Одоо хүнд гаалахгүй гэл те. Тийм. Яа тэгтээ тэр бол зүг гэвэл зүг бодвол тэгтээ үгээ аваа гэдэг одоо энэ ямыг бүгдээр өөрсдийнхөө хувьд аягүй сайн бодоод өөрсдийнхөө амьдралын хэв маяг тийм энэ бүх юм дээр аягүй шинжилээд миний өгч байгаа юм уу бусдаас юуг бас гоё авч сурах хэрэгтэй гэдгийг тодорхойлох хэрэгтэй юм шиг байна. Гоё үг хэлэхэд жишээ нь тийм баярлаа гэж чин сэтгэлээсээ тэр дотроо ингээ гоё баярлж чадах чадвар ч юм уу. Харин тийм яг нөгөө нэг гоё үг мөгийг авч чаддгүй гэдэг чинь мөр яг үнэн байдаг те одоо ингээл ямар хөөрхөн харагдж байна өнөөдөр ингээд бити худлаа хүн хөөрөг гэдэг ч юм уу чи юу үсэх гээд байгаа надаас долгоноод гэдэг ч юм уу ингээд амар сонин байдал үүсгдэг шүү дээ. Тэр нь яг хөөрх юм нэг чимхэл хүн байгаа юм л та тэгтээ тэр чинь бас тэр урмын үгийг аавна гэдэг чинь бас нэг тийм авах зүйл дэ хараалагдчихж байгаа шүү дээ. За бас ингээд сэтгэлээр сайхан найздаа туслая гэдэг тахтан тэрийг нь ойлгохгүй ч юм уу. Тэр бас ингээд авч чадахгүй байгаад орж байгаа. Тий. Янз бүрийн альва дэмжлэг өгөнгүүт тэрийг ингээд бас авч чадахгүй одоо. Тий. Ингээд за яах ингээд нэрлэхэд тий. Тэгтэл ингээд яг өгөөлэдэг эргүүлээд авахгүй байх нь өөрөө бас амар буруу буцаад юу гэдэг баланс би л өгдөг штэ ер нь хинч надад өгдөггүй энэ төр гэдэг тэр нөгөө туйл руу наваачих гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр авах үедээ яг бүрэн дүрэн бас ингээд нөгөө талархалтайгаар өөртөө ингээд шингээж авах тий талархаж аваад тэгээ тэр хүнд яг эргээд талархаад одоо юу гэдэг тэгж тосож авч бас сурах хэрэгтэй юм шиг байна тий. Өөрөөсөө нэг өгж өгчээснэ авахыг нь үгүйсгүй тахаар бас ингээд учир дутагдaltaй болчихж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд бас хитрхи нөгөө талдаа ави гэдэг хүмүүс байдаг тийм шүү дээ. Тэд нар бас ингээд тэнцвэрээ алдчихж байгаа. Тийм. Паразит гэж ярьдаг шүү дээ. Тийм нөгөө хүнтэй ингээд хоёр үг солихтой хүртэл энэ үнээс би юу унгаачих уу? Энэ үнээс юу авчих уу гэл тийм шүү дээ. Тэгэл бүх юмн дээр ингэж нарийн ингэж зөвхөн авах сэтгэлээр ингэж хандах нь өөрөө асар их бас балансыг унгаан. Тэгэхээр нөгөө буцаал эргээл түрүүний энерги рүү орох гэдэг юм л та. Буцаж орж ирэх энерги нь багасна. Угаасаа багасна. Яг гэвэл эргэж гарахгүй хэрнээ зөвхөн аавна гэж байхгүй. Энэ орчлонд бид нар өгөн авна энэ солилцоог ингэж эргүүлэр явуулна өөр арга байхгүй. Тэрийг ямар хэлбэрээр ямар арга замаар хийх нь яг бидний өөрсдийн амьдралын хэв маягаас нөхцөл байдлаас хамаарж байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө тэрийг тодорхойлж ингэж бодох хэрэгтэй мэлээ ер нь бол. Одоо жишээлбэл амар баян ингээд хүн байлаа штэ. Одоо ингээд амар баян найз байлаа гэж бодё одоо. Миний хажууд бол одоо хідэн тэр бумын одоо тийм баялагтай.
Тэнгүүд тэр хүний хажууд тэр хүнийг одоо чинь ямар нэг юмд хамт явах талэр ч юм уу ингээд даан маань гэдэг бол аюу хэцүү байдаг хгүй юу? Ер нь бол ингээд ямар ч тийх шаардлагагүйгээс тий одоо нэг ер нь мэдгүй нэг тийм нюанс байгаад байдаг хгүй юу? Одоо тий ингээд дааж маах одоо юу гэдэг одоо яг би ингээд аюу basic амьдралын юм дээр ярьж байна л та ингээд тэгтээ за окей дандаа тэр хүн бусдыгаа даад юм байж. Тэнгүүд биднэрт буцаага тэр хүнд бас өгөх нэг юмнууд байдаг. Одоо чин сэтгэл тий тусалж чадах одоо өөр ямар чадвар байдаг чинь гэдэг юм уу. Одоо юу гэдэг нэг тэр хүний дутагдж байгаа эд баялгаас өөр юм ингээд юу байна гэж боддог ч юм уу. Тэхэл стайл юм бэл л дээ. Тэгэхгүй бол за энэ нугаас одоо миний юмар дутвал гэж бас хайж болохгүй гэж юу. Тийм үнэхээр чам чухал хүн бол бас тэгж болохгүй юм бэл л дээ. Тэгэхээр ер нь ингээ гоё бодоод нэг юм энэ ингээ харилцааны асайг чухал зүйл байгаа байхгүй юу. Тэ? Ах ихч найз нөхөд хамт олон ер нь бүгд тэгээд хамт олон ажил дээр ингээ бодхолэр бас одоо төдийгөөс өдөө хүртэл ингээл зөндөл ажил төрлийн хамт олонтой байж үзсэн. Тэнгүүд нэг юм тэр ажлын байрны одоо тухайн мэдлэг те одоо ингээ туршлагаар олж авсан юм те чадвар мадурыг ингээ нэг өөртөө дараад байдаг хүмүүс байдаг те. Ингээ нэг бүр хуваалцахгүй ингээ өөрийнхөө өмчлөөд одоо юу гэдэг энэнд юм заагаад өгчүүл энэ одоо ингэ чинь гэж гэдэг юм өмнөдгүй тэр энерги нь үнэртэй гэдэг юм надад л нэг тийм хүмүүс бүр амар хэцүү тий. Тийм тэгэл юмаа нөгөө хуваалцахгүй юу одоо мэдээж чаддгаа хуваалцахгүй. Тийм тэр бас амар явцсан байгаа зү. Амар явцсан. Маш явцсан тий. Яг чи ингээд өөрийнхөө мэддэг чаддаг юмыг хуваалцлаа гэд тэр одоо зүйл чамаас алга болох гээд байгаа юм уу? Тийм. Эсвэл бүр ингээд мэддэг чаддгийг бүр орхий гэж бодоход наад захын ажлын байрны мэдээллийн солилцоог хүртэл ингээ бараг л өөртөө нөгөө зөвхөн одоо тэрийг айгүй ингээ саад учруулах ч юм уу тэгээд ингээд юм өөрөөрөө л зөвхөн дамжуулах гэдэг ч юм уу юм. Тэгэхээр одоо энийг сонсож байгаа хүмүүс л хизээж битээ тэгэхээр тэр бол бүр хамгийн бүр наад захын амар онцгүй жишээ. Тэр бол үлэн гэдэг шиг. Тийм бүр тэр бол нэр үнэхээр тэр чинь бол тийм би бас тэрийг ч үг олдохгүй байна. Одоо нэг ч гэсэн хүн одоо тэр мэдж байгаа зүйлийг чинь сонсоод арай ингээд дээр болох тэр тус хийх танд одоо боломж олдож байхад ягаад тэрийг ашиглаж буян болохгүй байгаа юм бэ гэж юу? Тийм. Энэ дээр бол яг ингээд нөгөө нууцлалын чанартай юмнуудыг бол мэдээж яриаггүй шүү дээ тийм тэр бол ажлын шаардлагаар энэ хүрээнд одоо ингээд нууцлана тэрний нөгөө өөр одоо юм гоё юм ярьж ашиг одоо хамтран ажиллах стийн юм гоё харилцааны асуудал ч юм уу тийм харин гих мэтчлэн ингээл basic юмнууд байна да. Тэгээд бас надад ийм өглөөг айгу онцгүй санагддаг. Одоо өөрөө ингээ хэрэглэхгүй болсон. Тэгээ өөрөө ингээ одоо жишээ нь юу гэдэг муудцсан чи идэх юм байвал ингээ муудцсан ч юм уу те тэгснээ би өглөөг хийнэ гэснээ тэрнийг өгснийгөө айгүй их юмд боддог яг үнэндээ тэр чинь эцсийн үр дүнг нь бодохоор зүгээр гологдсон байсан зүйлийг хайжиснаас ингээ хин нэг тавиач гэдэг бараг жоохон муухай доромжлолч юм шиг тийм зүйлүүд тийм өглөхүүд байдаг тэр бол бас айгүй онцгүй би болохоор тэгэж боддоо шүү дээ одоо жишээлбэл ингээ шилэн дээр одоо нэг тарагны шилээд шүү дээ тий. Тэнгүүд би болохоор тэрийг ингээд цуглуулад жаахаасаа илүү би одоо тэрийг ингээд одоо яг ингээ хогийн хүмүүст нь хүрчих юм бол одоо шил түүж байгаа хүмүүст нь хүрчих юм бол тэр хүмүүс одоо тэрийг чинь түүгээд нэг шил цуглуулж байгаа шүү дээ шил цуглуулад тэгэнгүүтээ юу яаж байгаа байхгүй тэр өөр чинь ингээд амжиргаагаа зарлуулж байгаа хэсэг бүлэг байгаа шүү дээ тий. Тэрийг бол би жишээлбэл тэгж бодоод дандаа би ингээ шилээ хог нь хайдаг гэж юу? Тий одоо хогийн хүмүүс өгч ин гэждэг сэтгэлээр жишээлбэл тэгдэг тэнгүүд намайг манай их сигнал лээдэг л та чинь шилээ ягаад тэнд очиод тушаа мушаа гэл тэнгүүд одоо би бол яг нэрнгээс миний чин сэтгэл яг тийм байдаг ч гэх юм уу? Тэгвэл харин тэгээд та одоо сэтлэн ингээд өөрөө тэднэрт тусалчмаар байгаа болохоор тэр үйлчлэгийг хийж аваад ингээд тэр чинь гоё болчихж байгаа штэ. Миний саяны ярьдаг болохоор бүр гээд өөрөө голцсон хизээж одоо өөрийнхөө хайртай дотны өөр хүүхдэд ч юм уу хэрэглүүлэхгүй ирнэ. Зүгээр ингээд өөр хүмүүст өгснийгөө амар дүвийлгэж
ярьдаг төрлийн өглөг байдгаа гэдэг аахгүй. Дүгийлэхгүй өгживэл бас арай өөртөө тэр чинь нөгөө хэрэгтэй сегмент руугаа очиживэл. За хэрэгтэй сегментээ очоо тий. За энэ юм шүү, хуучирсан шүү, энийг авахыг аваад хаяхыг хаяарэ гэдэг ч юм уу. Тэгэж мэдээж өгөх бол зүгээр. Гэхдээ бүр ингээд нэг голцсон юм хүнд өгснөө амир өглөг хийчлээ гэж бодож болохгүй. Тэр бол ерөөсөө өглөг биш тийм. Тийм. Одоо жишээ нь манай офисын доор нөгөө дулаан аян билүү? Дулаан гутал аян ч гинөө. Нэг тийм бокс гарцсан байгаа байхгүй юу? Тэнгүү татхлаар одоо хүмүүс тэнд нь ингээд нөгөө хүүхдийн багцаа хувцс өөрийнхөө өмсдгөө хувцс юмнууд ангил хийж л байгаа юм л та. Тэгэхээр яг хөө би бол тэрийг бол юу яадаг? Би одоо шинэ хувцаа хайж яхаар бол яг хэрэгтэй сегмент дээрээ очиосоо л гэж одоо жишээлбэл боддог л да. Гэтэ яг тэрийг нэг дүүйлэхгүй асуудал хэрэгтэй тах шиг байна тий. Яг та одоо ингээ хэрэгтэй сегментэд нь хэрэгтэй юм ингээд өгж байгаа хэлбэр чинь нэг өөр зүгээр яг ингээ хүнд юм өгөх гэж байгаа заяа. Өгөх гэж байгаа өгье гэж бодож байгаа. Гэтэ ингээ харж яснаа гэртээ байгаа хамгийн гологдмол юм энэ хэрэглэхгүй юм чинь гэснэ. Өгснөө би чамд амар гоё бэлэг өгч байгаа шүү энэ төр гэж ингээд хэлдэг өглөхийг би яриад байгаа тийм байна. Би бүр наатан дээр ч амар инээдтэй кейстэй шүү дээ. Нөгөө нэг төрсөн өдрөөрөө нэг юм муур бэлхэнд аваад юм шаазан муур. Тэгээд би тэрийг ингээд байлгажсэн нэг хайрцагтай байж байгаад бүр жоохон л доо байж байгаад нэг найзаагаа төрсөн өдрөөрөө тэр муур аваачид өгдөг гэхгүй юу. Нөгөө бэлхэн ингээд бараг л задлагдаагүй ингээд би чинь тэгээ муурн бас тийм дуртай юм ш. Тэгээд тэгсэн чинь доотор нь надад зориулсан цагийг аваад очсон. Тэрийг би мэдээгүй. Йоо тэр бүр амар ичмэр байсан. Би бас ингээд ээж л яриад идэм би нөгөө цэцэрлэгтэй байж байхдаа нөгөө Мартин намнаар намайг одоо баярлуулах байсан хүүхэд эрэгтэй хүүхэд бэлэг авч чадаагүй юм шиг байгаа. Тэгснэ ингээд шкафн дээрээс амар тоостой ялааны баас мастай химэл цэцгийг авчраа өгсөн. Тэгээ би тэрийг хүүхэд болохоор мэдгүй штеп бүр амар баярлал. Тээж л бүр ёо энэ амар хоочин ялааны бастай цэцгэнд баярлал байхын би болохоор тэрэнд нэг амар баярлаад байгаа байхгүй тохиолдол мэдгүй. Бас нэг тийм юм билээ. Тэр хөөрхий банд нь ч гэсэн зайлвал мэдээгүй л ахaltaа. Тэр бас хөөрхий pure сэтгэлээр өгсөн болохоор л тийм л баярлалаа гэж гоё энергитэйсэн баг тий. Яа тэгэл уусаа тэгээд ингээ хоосон ирээгүй бас тийм цэцэг мэцэг өгч ин гэдэг чинь хөөрхөн юм шүү дээ. Яа ээж аав нь тоогүй тэл өөрөө нэг юм араглаад явсан баг тий. Тэгээ ээж л ямар амар тоостой бастай цэцэгэнд баярлал. Энийг бараг л нууцаар ингэж хаяа л гэж бодсон юм шиг баа. Би одоо яг яастаа тэр цэцэгэнд юу болсныг санахгүй байна гэдэг. Тэгээ нэг хүүхдүүдийн өглөг дээр бас ярихад хүүхдүүд нэг өөрийнхөө чадах хэмжээндээ хамгийн гоё юм ингээ өгч байгааг нь бид нар нэг тоодгүй штэ одоо ингээд өөрийнхөө хувьд одоо чиний би таны энийг авчирлаа гэлээд нэг амар юм жижиг юм өглөө гэхэд өөрийнх нь одоо тухайн төлөвт бол тэр хүүхдийн максимум чадвар байгаа байхгүй одоо максимумда тулгцсан цуглуулсан 5,000 төгрөгөөр жишээ юм аваад ирж байгаа. Тэнгүүд тэрийг амар гоё хүлээж авах хэрэгтэй юм лээ ер нь. Авахтаа гоё ав гэж юу? Тэгээ одоо ингээ яг тэр нөгөө сэтгэлийг нэг гоё эмпатитай ойлгож тэ тэр чинь дараа нь тэр хүүхдтэй аюу том юу болж байгаа байхгүй төлөөс. Тэгэхээр ер нь за ингээд бас ер нь надаа ингээд нийтэд нь бацхад бол яалтчгүй бид нар нөгөө нэг өгөх гэдэг зүйлийг бараг ингэж сайн дадуулж сурахгүй бол амиа болох тусам тий амиа хичээх тусам зөвхөн өөртөө зориулж ингэж шунах тусам улмал энэ эд баялагын энерги одоо энэ гоё бусад өөр одоо над руу орж ирэх энергийн гоё урсгалууд хаагдаад байгаа. Тэрийг дэлгэрүүлэх ганц зам нь одоо тэр урсгалыг өөрөөсөө нээх л болчиход байгаа тий. Бүр ингээ хүүхэд байх майхаас нь хүртэл тэр өгөх сэтгэлийг нь айгүй гоё суулгаж өгмөр юм шиг. Тийм. Өгүүлэгсэн шиг гоё өгч энэ төр гэдэг сэтгэлийн тэр нөгөө зүү тогтлын аюу тайлбарлаж ойлгуулгын чухал байгаа хөх тий. Өгнө гэдэг чинь юм шүү аавна гэдэг чинь. Тэгээд энэ бас өглөг дээр ярихад нөгөө талаас нь бас бодвол муухай үг хэлвэл тэр муухай үг чинь ямар нэгэн байдлаар энэ муу үйл чинь ирнэ гэдэг одоо энэ асуудал угаасаа ойлгомжтой яригдах. Тийм тэр чинь бүр шууд ирдэг үйл өөр юм байлээ шүү дээ. Хин нэг нь муухай үг хэлээл эргүүлээл шууд чи тэгвэл өөрөө тийм хэл. Тэр бас яригдах. За тэр ч яг ер нь бол ойлгомжтой асуудал нэг дэлгэрүүлж ярихгүй байна. Тэгээд баяжих гэдэг чи өөрөө яг яагаад
Яагаад зарим хүн баяжхийг сонгохгүй бас боломж нь байхад хүртэл нэг их тэрийг сонгохгүй байгаа. Энд төр гэдэг чинь айгүй ялгаатай ойлголт юм лээ юу. Одоо бидний нөгөө түрүүн дугаар эхлэхэд ярьсанчлан одоо энэ төрөлтөө идэх хөрөнгө бид нэр өөрсдөө ингээд аваад ирдгээ зүгээр асуудал нь хаанаа гацдаг вэ гэхээр энэ өгөх авах урсгалыг ойлгохгүй дээр гацдаг. Дээрэс нь бас хідэн бодлын төвчөөсөд орж ирдгээ. Одоо энергийн төвшөнд мөнгөтэйгөө зөв харилцаагүй эд баялагтайгаа ингээд зөв одоо эрүүл харилцаагүй учраас бид нар яг энэ насандаа идэх эд хөрөнгө юм ашиглаж чадахгүй байгаа. За дээрэс нь энэ насандаа ирсэн эд хөрөнгөө ашиглахын сацуу дахиад энийг их болгоё гэвэл дахиад бид нар өөр зүйл хийж болно. Одоо ингээд буян хийх те чин сэтгэлийн өглгүүд хийх ч юм уу. Тэгээд эргүүлээд манифест хийх одоо нөгөө төсөөлөд өөртөө хэрэгтэй байгаа зүйлсээ энергиэр нь дуудах ч юм уу те энэ зүйлүүд одоо бүрэн хийгдэх боломжтой бүх эрх чөлөө нь бидэнд байдаг. Тэгэнгүүт нөгөө талдаа яг ингээд энэ насанд ингээл амьдраад дуусахад хэрэггүй олон зүйлд илүү ингээд шунж одоо баяжих тий хитрхи их ингээ хөрөнгө хураах. За тэрнийгээ босгох гэж бүх насаараа зүтгэх дахиад тэрнийгээ хадгалж үлдэх гэж маш их ингэж эрчим хүч өөрөөсөө байнгын зогсоо зайгүй оюуны тархиа ингээ ажилуулах тий. Тэгээд тэрийгээ эргээд нөгөө нэг бас зөвхөн өөрсдөө зориулж одоо ашиглахаар эн чинь эргээд нөгөө бараг л үйл өвөр болчиход байгаа юм л та. Дараа насанд нь идэх байсан зүйлсээсээ хороогоод байгаа гэх юм уу. Тэгтээ яг ингээд үе удамдаа үлдээх зүйлээ бүтээн босгоод те угаасаа ингээд баялагтай юм удамд төрж мөрөөд ингэсэн зүйлсүүдийг бол оруулаагүй гэх юм уу. Гэтэ яг бүх юмаа эд баялаг руу зориулж амьдрах тухай л яриад байгаа. Тэгэхээр бас нөө айгүй гоё яг нийгэмд төлөвлөгцтэй бүтээн байгуулалтууд тэ нийгмийн соён гэрүүлэх одоо гоё тийм юмнууд хийгдэж байгаа бол тэр чинь бас арай өөр баялаг болж байгаа тий одоо. Сэтлэн. Тэр чинь бас ингээ өглөг болчихж байгаа юм. Маш олон хүнд зориулж сургууль барьж гэнэ үү. Гоё байрлал байшин барьж гэнэ үү тий одоо жишээ. Хотынхоо хөгжил дэвшилд ингээ хувь нэмэр оруулсан юмнууд хийж гэнэ үү яаж гэнэ гэл тий. Тэр чинь бол ингээл маш том бас ингээл өглөгүүд болж байгаа шүү дээ. Өөрийнхөө чадах хэмжээнд одоо энэ ус хөгжөхөд ингээд нэмэр болж байгаа зүйлсүүд гэх юм уу. Учир утгагүй бол ингээд жишээ нь төрийн мөнгийг ард иргэдийн мөнгө ч юм уу тий. Загшаад тий одоо бид нарт бол хамгийн ойрын жишээ нь тэр шүү дээ. Тэр мөр бол өстой. Тэгээд тэрийг өөрчилж чадахгүй. Гол нь ингээд хүний шуналчин хязгааргүй. Тэгээ шуналчин бас нөгөө муухгийн харанхуу. Яг ингээд зөвхөн яг энэ махан биенээ таашаалыг хангах гэж асар их мөнгийг ингэж завшаад тэгснээ ингээд тэрийг ингээ үрээд те энэ бол ингээ асар их тэнэглэл болчихж байгаа юм л та. Тэрэн тэгээд ямар ч тийм өгөөжгүй зөвхөн одоо баян тансаг хэрэглээ юу гэдэг тийм хүч чадал түр зүрийн сэтгэлийн таашаалуудыг өгөөл дуустдаг зүйлсүүд. Мөнхийн ингээд тэр гоё юмыг ерөөс мэдрүүлэхгүй гэсэн үг одоо ингээд тэгээ улам шунах тусам эн чинь бүр улам гүнзгий ингэж аимшигтай болдог одоо юм шаварт шигдэж байгаа юм шиг тийм тойроглоо авчирдаг зүйлс болчиход байгаа байхгүй юу. Тэгээ тэр тойроглоо орсон хүмүүсүүд те бүр ингээд шуналдаа автаад ингээд асар их хүний одоо татварын мөнгийг ч юм уу хөдөлмөрний мөнгө те энэ бүгдийг ингэж шулж байгаа хэмжээгээрээ тэр үеийн үрийг хурааж байгаа энэ төрөлтөө идэлгүй байлаа гэхэд үе удман ч юм уу авч үлдээл тэр үеийн үр заавал идэлж таараа. Энергийн хуулаараа бол. Тэгэхээр ер нь л нэг учиртай хайхан л хэмжээ хязгаартай гоё баймаар юм да тий. Тэгээд түрүүний ярьжсэн шүү дээ. За тэгээ баяжих нь тэгээ зөв юм уу буруу юм уу гэж тий. Тэнгүүд бас нэг сүнслэг талаараа ийм хүмүүс байгаа таахгүй доо. Би бясалгал хийдэг бясалгагч юм чинь шуналгүй байх хэвээр. Би гүшдэг. Ямар хурдан гүшдэг гэж. Таалгүй байдаг. Тийм эд баялагтай ингээд нөө эрүүл харилцаасаа имээдэг те тэгтэл яг эд баялаг одоо эдэлж хэрэглэгчин бид нарын яг энэ амьдрал ахуй нэг хэсэг энэ амьдралын нэг юм эргэлж байгаа энэ чухал одоо үнэн мөнгө те жам яс гэх юм уу. Тэгээ бас яг шунал бас байхгүй бол бас энэ том бүтээн байгуулалт хөгжил дэвшил бас ирэхгүй байх магадaltaй байхгүй юу. Одоо энэ бизнес хүн болгон шуналгүй болчвол ер нь яах юм. Одоо энэ зарим одоо бүтээн байгуулалтууд ер нь бол хин нэгэн бизнесмен одоо ер нь бол basically мөнгөний төлөө бас хийж байгаа л бүтээн байгуулалтууд шүү дээ. Энд чинь тэгэхээр нөгөө талдаа бид нарт бас дэлхийн хөгжлийг
хажууд минь их оронд минь авчирч өгч байгаа. Бид нараас нөгөө талдаа талархмаар байгаа байхгүй юу тийм. Тэгээ бидний өмнөөс бараг тэнд ингээд компани ажиллуулад олон хүн ажиллуулад ядраад ингээд тэгсэн мөртлөө бид нар ч одоо гоё олон улсын юм авчирч өгж гинэ гэдэг чинь нэг гэсэнд амар талархмаар. Тэгээ тэр хүмүүс гоё юм амбицтай зүтгэлтэй байгаа болохоор бас юм бүтээн маалт явж. Тэгэхээр шунал гэдэг бол зөв буруу гэж ангилагдмаар байгаа байхгүй. Яг хав тийм тэгэл яг нөгөө нэг төрөний те олон хүний юм завшин барин ингэж шуналж байгаа мó аагүй тийм махуул сэтэл нь дараагийн эцсийн үр дүн нь эрэг тийм одоо шунал бол бас байж болох гэдэг байна шүү дээ. Тэд нарыг ингээд өгөөсгээд бүр ор тас энэ шунал те хүсэл энэ зүйлсүүдийг ингэж өгөөсгөх нь бас өөрөө өөрөөсгөл болчихно байхгүй юу? Тэр чинь хайрцаг тийм. Тэгэхээр бас ингээд нөгөө өөртөө гоё юм авч өгч чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Өөрийгөө тийм юм идэх ирэхгүй гэж хөдөлсөн те. Өөртөө жоохон үнэтэй юм авч харал яана инэ гээл. Тийм. Тэр бас болохгүй. Бид нэр сүнсээ баярлуулах хэрэгтэй. Сүнснийхээ дуртай зүйлсүүдийг авах хэрэгтэй. Үнэтэй цайтай гоё юм хэрэглэмээр байл тэрийг өөртөө ингээд хэрэглэх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ purely бүр яг ингээл юу болчиход байгаа юм л да. Тэнцвэр гэх юм уу те? Тийм. Одоо тэгэл бас нөгөө хүмүүс баячаараа нөгөө бүх юм руу энгийн юм руу тэмүүлдэг одоо юу гэдэг Харун шиг адилхан бодоор өмсөөл. Тэ одоо баян хүн гэхэрэл амар даруй төлөв юу гэдэг өнгөгүй Uniqlo-гийн бодол өмсөөл явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ нас надад амар хайрцаг шиг санагддаг байхгүй юу? Үгүй шүү дээ. Тэр хүний өвөдөл сүнсний баяр баясгалан тэ өсөж байгаа үнэхээр чин сэтгэлээс өсөж байгаа л та тэр брэндүүдээ өмс одоо баян байна уу ядуу байна одоо чадчихвэл ер нь бол зөв үнэн байх хэвээр одоо үнэхээр тэрнээс шингээл би амар баяжсан болохоор одоо ингээ харагдах хэвээр гингүүтээ их хүсэхгүй дотроо хүсэхгүй гэж 10 адилхан бодол гин дээр авч байгаа л амар буруу байгаа байхгүй. Тий, яг тийм. Тийм. Жишгээ дагаал хийж байгаа зүйл шиг дээ. Ингээл хин нэгний зохиосон нөгөө эний чинь нөгөө хин марк зүг. Тийм тэр мэр ингээл зохиосон юмыг л ингээл дагж яах гэсэн үг шүү дээ. Алаас албатай шиг. Тэгэхээр өөрийн гэсэн гоё тэр юник ертөнцийг ерөөс өгөөсгөж болохгүй юм шиг. Тийм ээ үнэ. Тэгэхээр өөр өөрийнхоороо л цайл гээд байгаа юм шүү дээ. Ер нь бол. Гэхдээ яг хав яг эд материал одоо энэ нөгөө нэг за юу ч хийж болно. За ямар нэг юмар гачигдж байгаа бол өөрөөсөө асуул гэдэг байхгүй. Би тэгвэл юу гэж байгаа юм бэ? Би яг ингээд хариу нэхгүй юм өгч чадж байгаа юу? Адаглал одоо гэртээ байгаа сүүгээ гараад өвгдөөцтэй өргөх тийм боломж бид байна шүү дээ. Эсвэл ядаж сэтгэл дотроо талархлын залбирал хийж байгаа мó ч юм уу тий одоо тийм талархаж байна уу байгаа зүйлстэй. Тийм. Одоо энийг өмнө бас ойл ярьжлсан бах нөгөө цэцэгнээс төрсэн юм шиг хүмүүс ингэлээ яа байгаад эзэгтдээ бидний өнөөдрийн бие басан байдал ингээ айгүй олон хүний хүчин зүтгэл нөхцөл байдал нөлөөлж иж бид нар өнөөдрийн нэг юм болцсон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр мэрэнд ингэж тэгэхээр талархалтай хандж ин гэдэг чинь өөрчлөө айгүй ингээ questionаас тэр нь бол. Тийм тэгэл яг энэ өгөхдөө яг өгөж сурах хэрэгтэй. Ер нь өгийлгээ шийдсэн бол үг мөнгө байна уу? Юу байна уу? Мэдлэг байна уу? Номын өглөг байна уу? Урмын өглөг байна уу? Сэтгэлийн өглөг байна уу? Хайр байна уу? Хайр байна уу? Зүгээр асгаад өгөө. Яагаад гэвэл бид нар энэ дотор тэр зүйл ингээд өглөөгээд дундрахгүй улам ихсдэг. Улмал ихсээд байдаг аюул шинэ. Тийм. Юусоо хасагдаад байдаг юм бол байхгүй. Тэгээ нөгөө талдаа бас авч сурах хэрэгтэй. Аль энергийнх нь урсгалын блоклолгүйгээр одоо би бие турбаа шиг зүүрлээд ингээ оруулж гаргамаар байгаа хөөх тийм. Ямар нэгэнд үлээсгүй яг юу хүсэж байгаа. Тэгээд энэ ч юм бол ихтэй хүн болгонд өөр байдлаар илэрх баг. Тийм. Одоо тэгээ би ч сингл яг бас зарим амин дээр чин сэтгэлээсээ өгч өгнөгүй л яг үүндээ бодит амьдрал дээр нийгмийн амьдрал дээр үгүй л байгаа байхгүй. Тэгэл ингээл ашиг сонирхлын зөрчилтэй тий одоо юу гэдэг зөндөл тийм ингээл юм болж ламлаа тэл аль болох яг анзаардаг болсныхаа ачаар бас нэг анализ хийгээд арай нэг сайжралт хийх гээл хичээгээл явж байгаа байхгүй. Тэрнээс одоо юу гэдэг өөх авах амар төгс олцоод битээр энийг яриад байгаа юм бол ерөөсөө биш шүү дээ. Ингээл адилхан зүтгээд л одоо суралцаад төвшөнөө мөн одоо ингээл жишээ нь гэрлийн өглөхийг харамгүй
яаж хүүгээл ингээл анализ хийгээл те. Одоо би ч гэсэн ингээл одоо өөрийнхөө янз бүрийн зангаа ажиглал яаж энийг би ингээд ийштэй гэл ингээл зарим бас онцгой бодол модлоо ингээл яаж байгаа ажиглал ингээл засчгаал. Тийм. Яг ингэх тусам бид нар өөрийнхөө тэр дотоод мөн чанар руу илүү ойртоод байгаа байхгүй. Одоо бид хоёрын дугаар болгон чинь таны альва нэг хүлээсийг ингэж солихын тулд нэг сэдв дээр ингэ ярьж байгаа тийм. Тэнгүүд одоо өнөөдрийн сэдв жишээ нь үг чаддгүй авч чаддгүй хүмүүсийн хүлээсийг суллахын тулд өглөг авлагын тухай ярьж байгаа тийм. За ингээд баг багаар энэ хүлээсүүдийг солилсаар ах юм бол тэр бидний тэр нөгөө дотоод мөн чанар руу ойртох тэр зам улам дүт болоод бид нэр улам нөгөө анхдагч тэр өгөгдөл рүүгээ ойртоод тэгэх тусам илүү утгатай, илүү гүнзгий, илүү хүчтэй амьдрах гад байгаа гэх юм одоо энергийн төвшөнд тийм сүнсээ хөгжүүлж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд утга учирыг илүү гоё мэдэрч эхлэх ч юм уу тийм. Тэгэл дотоод ажиллахаа гэдэг л да. Харин тэгэхээр бид хоёр бол зүгээр сэтлүүдийг тавьж орих одоохондоо хийж чадж байгаа зүйл бол яг ингэ сэтлүүдийн нөгөө л тэгээд та бүхнийг одоо цаашаа илүү дэлгэрүүлж өөрийнхөө нөхцөл байдалд хуургаж бодоосоо гэдэг байдлаар одоо ингэж ярилцсан шүү дээ Тэгээд одоо бас нэг тийм гоё өгөх тал дээр танд гоё юу байна уу тип өгөх авах тал дээр за тэгвэл одоо ингээд үнэхээр өөрөөсөө юуж гаргаагүй айгу удцсан ч юм уу эсвэл хүлээж аваагүй удцсан тийм ингээд амьдралын эрхэнд айгу тийм нарийн болцсон тэгээ тооцоотой болцсон тэгээл сайн ингээ гоё юм өгч чадхаа болцсон байлаа гэж бодоход би бол одоо тэгэж боддоо шүү дээ өгөөд тэр авж байгаа мэдрэмж өөрт бүр амар гоё одоо хүнд чин сэтгэлээс яг өгөөд яг тултлаа өөрийнхөө хэмжээнд ч тийм одоо тэр хүний хувьд тулаагүй гэж болно өөрийнхөө хэмжээнд чи яг тултлаа тэр нөхцөл байдалтай тулгаад ингээд сэтгэл ханамжтай ингээд өгж байгаа тэгээд тэр мэдрэмж чинь одоо эргээд аюу гоё яадаг тэрийг нэг амсах хүртлээ эсвэл try хийгээд үзээч л гэж зөвлөмөр байна. Тэгээд тэр нэг гоё юм мэдрэмжийг авч харах хүн дондох гэдэг шиг одоо ингээд өгмөр санагдаад байдаг. Өгөх нь хамаагүй гоё санагдаад. Өгөх нь авахаасаа илүү болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол заримдаа бас айгүй гоё тийм. Тэгээд янз бүрийн тооцоо моцоог бол ингээл мөргүүлж зөргүүлэл ингээд хувь хүний онцлогуд байна шүү дээ. Би одоо буруу гэж аам биш. Гэхдээ зүгээр бас ингээд зүгээр өгөөд тэгээд эргээд одоо нэг тэр мэдрэмжийг л амсах хүртлээр та нар нэг try хийгээд үзээрэй хэрэг одоо үнэхээр мэдэхгүй байгаа бол хэрэг мэдэхгүй хүмүүс байгаа бол гэж л бодож байна. Одоо би өөрийнхөө зүр жишгээс шүү дээ. Одоо би нэг амар өглөгч мөнгөлөгчтэй ингээгүй зүгээр ингээд одоо жишээ одоо юу гэдэг юм өөрийнхөө мэдсэн нэг мэдрэмжээ л хуваалцах юм. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Ингээ ажил дээр ирэхэд заримдаа бүр амар рандом хүмүүс ингээ урваацсан суужвал шууд ингээл нэг гоё кофе кейк мейк авч өгөөл те баярлуулмаар санагддаг ч юм ингээ шууд ийм дондон гэл нэг хүнийг ингээ баярлуулах тэр гоё мэдрэмж чин сэтгэлээс хэрэгтэй үед нөө твдэж явах нь твэн зүгээр тусал гэдэг шиг юмыг аваад тэнгуүтээ би бараг жоохон муухагаар л өөрөө тэр мэдрэмжэндээ донтцсон байгаа байхгүй хүнийг ингээ нэг гоё баярлуулах зөв санагд. Тэгэхээр ер нь нэг ингээд чин сэтгэлээсээ тултлаа өгөөд үзээ тэр мэдрэмжээ ажиглаад үзээ гэдэг юм байна шүү дээ тийм. Тэгээ яг өөр дээрээ бас анализ хийх нь надад амар чухал санагдаж байгаа. Ингээд өгж байгаа гэж бодож байгаа зүйл чи яг өглөг болж чадж байгаа юу? Яг чин сэтгэл үү? Яг тэр өглөг мөн үү? Эргээд авмаар нь гэдэг те тэрэнгүүт өөрөө хэр өгж байгаа юм бэ гэдэг дээрээ дүнэлт хийгээд хэр одоо зөвхөн авах дээр төвлөрөхөө болох ч юм уу тэр анализуудыг аягүй сайн өөртөөгөө үннээр хийж нүр тулаад тэрний араас яг ингээд за би авч сурах хэрэгтэй юм байна эсвэл би өгч сурах хэрэгтэй юм байна миний өгч чадах зүйл энэ юм байна гэдгээ тодорхойлж ингэж түүнүүд тэрийг ингээ гоё өгч сурвал бас аягүй зөв санагдал. Харин тэгэхээр бүгдээрээ яг өөр өөрсөндөө гоё анализ хийя. Өгөх авах чинь гоё шүү, ерөөлтэй мэдрэмж шүү. Харин би яг жохойгчийг яаж өгдгийг мэдээд байгаа болохоор жохойгч бол яг ингээд өөрийнхөө сэтгэлд тултал яг тэр хүнээ бодоод тэг яг 100% ингэж бүр амар гоё ингэж дүүрэн сэтгэлээр өгдөг. Тэг тэр нь ч гэсэндээ яг хүлээж авахд амар кайфтай яг бүр ингээл амар баярлуулдаг. Тийм өглөгч хүн. Хүн баярлуулах юм амар гоё. Тэгээ дараа нь яад юм бэлээ.
надад бас айгүй гол нь тийм өөрөө мөнгөгүй болоод ингээ хүмүүнд зээлэх ч юм уу. Одоо эсвэл найзынхаа хамгийн спешиал үед ингээд юмд нь айгүй их юм өөх, одоо айгүй тодорхой хэмжээний мөнгө өөх болоод тэнгүүд надад мөнгөгүй байна штэ тий. Одоо би ингээд өөрөө бүр ахуугаа итгэж чадгааргүй байгаад анстай байлаа гэж бодъё л та. Тим кейсүүдээс гарч байгаа байхгүй. Тэнгүүд бас ингэж боддоо штэ би. За энэ хүнд энэ нөхцөлөд нэг л удаа ирж байгаа тий. Одоо энэ хүний баяр одоо жишээ нь тий. Нэг баяр бол нэг л удаа ирж байгаа. А миний мөнгө бол олно. Тэгэхээр би яаж ийжээ сэтгээд энд нь бол тултлаа гоё бэлгээ өгөөд очоод ингэх арга олоод тэгээ зээлмэл тавиа явчихлаа юм л та би бол жишээ нь би нэг жоохон тийм төрлийн яах вэ магадгүй нөгөө талаараа санхүүгийн сэхлэг бат муу ч юм уу гэж бодогдож магадгүй. Гэхдээ бид нар илүү момент анхаармаар байгаа юм шиг надад зөв мэдрэмж төртий. А мөнгийг бол дараа нь бид нар зохицуулаад олж ш та. Тэр найзын маань тэр өдөр би өөрөө данс маань хоосорсноос олж очихгүй байл айгу. Надад бол айгу харамсалтай гарц байгаа байхгүй миний хувьд. Юу илүү чухал вэ гэдэг. Тий. Та тэгээ бас яг тэгэж дандаа хэлдэг шүү дээ. Мөнгө бол олно гэл. Мөнгө бол олно. Мөнгө бол ингээл одоо гаргасан ч дараа нь олно гэдэг амар тийм батны итгэлтэй байдаг. Гэхдээ танд яг тэр мөнгөн дараа нь яг тэндээс тэдэн сарын тэдэнд орж ирнэ гэдэг сорс нь байхгүй ч гэсэн та бүр тийм итгэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа бас өгөх авахаа сурж байгаа ч гэсэн давхар нөгөө нэг бит хоёрын өмнө нь ярьж исэн бодлын төгжээс мөгжээсүүд тэр мөнгөтэй харилцах яг өөрийн тэр мөнгө болон таны хоорондох тэр харилцаа, энергийн урсгал, хэр эрүүл зөв одоо итгэлтэй ингээд дээр ч гэсэндээ ажиллах нь дахиад нэг юм юу ингэж нийлүүлж иж ингэж цогцоор нь ингэж эд баялагтай зөв энергитэй болох гэдэг юм шиг. Хайцгүй харилцаа үүсгэлтэй. Тий. Харин тэгэхээр айгүй олон юм шиг байгаа. Тэгтээ өн тэгэл гоё өөрийнхоороо олон гоё өглөг бас хийдэг тий. Тэгээ чиний өглөг бол гоё гэрлийн өглөг багшлж байгаа өглөг ч юм сайн гоё. Өглөг. Тэгээ бас ингээд өглөг хийж байгаа хүмүүсүүд нь эргэн тойрондоо ямар гоё юм бэ ингэж хүнд юм ингэж гоё өгөх чинь яг ийм гоё мөгж штэ энэ гоё мэдлэгийг өгч штэ би ч гэсэн хин нэгэнд ингээд юм өгч сурья гэдэг тэр итгэлийг нь гоё төрүүлж өгдөг те одоо тийм урам өгдөг. Яг үнэ. Би багш нараас бол тийм мэдрэмжүүдийг амар авдаг. Ингээд одоо яг бяцлаглалын багш нар дээр ч гэсэн ярахад ингээд өөрийнхөө тэр амьдралын цагаа өрөөд бидний асуудал дээр бидний нэг юм муухай бодол дээр ингээд ажиллаад бүр дахин ингээд төвчээртэй тайлбарлаа сууж байгаа багш нарыг харахаар бүр ямар гоё юм бэ л гэж бодож байгаа юм чи талархах сэтгэл үрдэрдэг. Надад болохоор яг юм амар гоё ингээд чин сэтгэлээсээ бүр юм цайлгантай юм дүүрэн өгдөг хүмүүсүүд хөөх ямар гоё юм бэ. Би ч гэсэн хүмүүст ингэж яг өгдөг болох юмсан. Одоо гэрт нь хүн ирэхэд амар гоё дайлаа гаргадаг хүн байдаг шүү дээ. Одоо тийм юм хүмүүсийг хараад амар суралцаал за ингэх ёстой юм да ч юм уу. Тэгээд яг өөрийнхөө нөгөө нэг дотоо өгдөг юмнуудаа хараад байгаа юм шиг байгаа. Өмнө нь нэг анзаардгүй байсан юмнууд ч юм уу. Тэгэл яг тэгэхээр яг бүрэн дүрэн ямарваа нэгэн зүйлийг өгч чадж байгаа хүмүүс эргээд бас тэр авч байгаа хүмүүстэй гоё хичээлийн заагаад идэм шиг санагдаад. Тэгэхээр байгаа газартаа гоё чадах зүйлээрээ дүүрэн өгдлөхүүдийг ингээд сэтгэл дүүрэн хийгээд харин тэгтээ эхлэхэд бол тэр нь цаашаа ингээд нэг гэлтгүй ингээд олон хүмүүст тараад тийм айгуу гоё ийм усны толгойд давуулгаалж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй юу? харин тэгэхээр ер нь дүгнээд хэлэхэд их сурвалжаа өөрсөндөө дотроо сайн шалгаж яал гэдэг чи айгүй том алхам юм биш үү? Тий. Яг өөрийнхөө нөхцөл байдлыг үнээр дүгнэж тий. Тэгээ өглөө өгтөө. За окей. Би яг үнэн үү? Are you sure? Тэгэл яг юм хоёрын хооронд татганж өгсөн зүйл, татганж тусалсан тус энэ чинь араас нь ингээ мэдрэгддэг. Дээрээс нь ингээд танд ч гэсэн төвөгтэй. Тэгэхээр тэгж тусалж агаар зүгээр байл. Эсвэл яг тусалсан шиг тусалж сурах хэрэгтэй тий. Харин за. Бид өөр одоо бас төвөө ингээд нэгээд тэгээ тэрүүгээр ингээд амжуулаад олон хүнд ингээд гоё юм түгээ гэдэг байдал чинь тодорхой хэмжээний бас өглөгтэй. Нөгөө талд бол тэгтээ бид өөрөөс давхар ингээд мөнгө бодож байгаа хгүй яа тэгвэл ингээд үйл ажиллагааны зардал түрээс гэл тэгэхэд бол тэгэхээр мөнгө бол дандаа параллельны одоо энэ амьдралд бол явах юм байл л тий. Хөвчлэн одоо юм бүтээн байгуулалт гэх юм уу мэдгүй одоо төвийг одоо бүтээх гэж ярих. Тэгэл
чахагч бид хоёр нэг бясалгал хийгээд хичээл сурж байхад тийм мөнгөний яг ертөнц одоо мөнгөний ертөнц гэж байдаг бол тэрний эрчим урсгал яаж явдаг тухай нэг хичээл орж илаа. Тэгээ тэрийг энэ дээр бас төгсгөлд нь холбоо ярьчих тий. Тэнгүүд яг тэр нөгөө мөнгөний ертөнцид ордог юм 3 хаалга байдаг. Нэг нь болохоор юу байлаа? Им бүтээлч хүмүүсүүд байсан. Яг ингээд тэр хүмүүсүүд хизээш мөнгөн дээр төвлөрдгөө заяа. Тэгээ яг ингээд бүр нэг тийм бүтээж байгаа зүйлтэй ингээд 100% ингээд төвлөрөөд одоо энийг ингэж хийн тэгээ дараа нь ингэн гэд ингээд бүрэн дүрэн тэр зүйлийг ингээд бүтээхэд төвлөрсөн тийм хүмүүсүүд мөнгө нь ингээд өөрөө араас нь дагаад орж ирж идэг. Нэг тийм хаалга байсан. Нөгөөх нь болохоор мөнгөтэй бүр ингээ яг бүр уучраа олцсон хүмүүс байсан. Одоо яг мөнгөчөө энерги би энийг татаж чадна, түлхэж чадна гэдгээ бүр ингээ ойлгоцсон. Тэрэндээ бүр ингээ аим хүчтэй олцсон тийм хүмүүсийн одоо юм хаалга байсан. Одоо мөнгө бол яг ургадаг. Яг гэвэл мөнгийг цаасаар идэг, цаас нь ботноос гардаг. Бүр тэрийг ингээ ойлгоцсон заяа. Тэгээ яг ингээд би хідэн төгрөг хүссэн хэмжээгээр авч чадна. Тэгээ буцаад ингээд зарсан ч буцаад олж чадна энэ төр гэдгийг ойлгоцсон. Илүү тийм амар шийдсэн тийм зоригтой хүмүүсийн тийм хаалгасан. Тэднэрт ингээ мөнгөний урсгал бас нээлттэйсэн. Нөгөө тал энэ хоёр урсгалд аль нь ч багтаагүй хүмүүсүүд болохоор мөнгөний амар гачигдaltaй болчиход байгаа. Яагаад гэвэл энергийн төвшөнд мөнгөтэй ойлголцохгүй байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө хүсээд идэг тэр нь ерөөсөө дээшээгаа ирэхгүй. Одоо дээшээ одоо за тэр ертөнц маань одоо зүгээр төсөөллөөр одоо дээр зүгээр хэмжээсээр байлаа гэж бодоход тийш ерөөсөө бүр дуулдагчгүйгээд яав санжина нэг тэгж яриад. Тэдний ингээ хүсэл нь тэр одоо мөнгөний орон зай энергитэй үйлчлэл нь одоо огт ингээ холбогдохгүй учраас тэр ертөнц ингээд ойлгохчгүй тэр байгаа үгүйг ч мэдэхгүй тийм хүсээд байгааг нь ч мэдэхгүй. Тэгэл яг нөгөө нэг мөнгө ч амар хэцүү болддог. Би ядуу одоо юу гэдэм би их мөнгө хэрэглэх ирэхгүй юм байна ч юм уу ингээл мөнгөний араас зовдөг тийм төрлийн амьдралтай болчиход байгаа. Тэнгүүд яг хоёр талдаа нэг тийм хоёр төрлийн хүмүүсүүд нь мөнгөний учрыг амар сайн олцсон тийм байсан. Нөгөө талдаа дахиад нэг 3 дахь хаалга байсан. Тэр болохоор нөгөө юугаараа шүтлгээрээсэн. Тэр нөгөө эдийн бурхан шүтдэг, сахиус шүтдэг тийм хүмүүсүүдийн одоо мөнгийг авдаг тийм хаалга байсан. Тэгээд тэр хаалга нь болохоор илүү тийм юутай. Гэхдээ яг тэр бурхад одоо байдаг бол те бурхад тэр мөнгөний одоо эд баялагын эзэд гэж байдаг бол тэднэр нь айгүй их шүүлтүртэй ханддаг. Яг үнэн байна уугүй юу гэдэгтэй сэдлийн бол доороо шалгаж байгаа шүү. Тэгээд нөгөө эргүүлээд ямар нэгэн зүйлийг бас аваад байдаг юм шиг. Одоо яг сэтэл нь буруу бол эргүүлээд айгүй том төлөөс төлдөг. Өөр мөнгнөөс өөр зүйлээр хүчээр одоо нөгөө дахиж махиж байгаа давлаа гэж бодоход тийм. Тэгэхээр эргүүлээд нэг өөрийнх нь амьдралаас нэг төлөөс авдаг тийм төрлийн бас юу байсан. Орон зай. Тэгэхээр яг юм 3 төрлийн би тэр үед яг 3 төрлийн хаалгууд харж байгаа. Тэгээ яг төсөөлж ярихад бол ингээл тэнцээ ингээл маш их ингээл одоо юм ажилчид те хин хаанаас хэдэн төгрөг хүсэж ийн гэдгийг хуваарлал. Тэгээд бахан шууд ирэл энэ хүн хэдэн төгрөг авч хасаа гэл ингээд тийм нөгөө Christmas-ийн кино минь шиг Санта Манта шиг энэ төсөөл. Тэгээл яг юм тогтоонуудтай ингээл мөнгнүүд явал гэдэг шиг. Тэгээ аль төрлийн ямар валютын аль доллар юм уу юу юм уу төгрөг юм уу гэдгийг хуваарлал. Ингээ явд юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй л бид нарын өөрсдийн нөгөө нэг юм мөнгөтэй хэр харьцаж байгаагаас хамаарч тэр орон зайруу захиалах гэж байна. Харин тэр чи яг энергийн л хэдэн төгрөгийг захиалах юм бидний л дур. Одоо хэдийг хүсэх юм бидний дур те. Хаашаа захиалга явуулж байгаа гэдгийг өөрсдөө төсөөллөөрөө бид нар бий болгож болохоор байгаа байхгүй зүгээр те. Одоо миний мөнгөний ертөнц одоо ийм байна. Тэгэнгүүтээ тийшээ захиалга өгч ийн гэдэг ч юм. Энерги талдаа бас яг шууд манифест хийж байгаа шиг ялгаагүй одоо тийм зүйл орон зай бас ингээд тайлбарлах юм бол байгаад байдаг. Тэгэхээр амар инээдтэй бүр амар инээдтэй байгаадтэй. За тэгвэл өнөөдөр илүү гоё тэр мөнгө баялагын талаар бас илүү төлхөө ярьж байна тий. Харин тэг яг өгөх авахын тухай ярихаас гадна энэ баялаг бас биднэрт бүрэн дүрэн байж ич сэтгэлийн амар амгаланг болоход илүү төхөн болж байгаа. Ягаад гэвэл аж ахуйн амьдралынх нь ар шархан зовлонгуудаас ингээд
салж чадахгүй байгаа бол яаж илүү дээшээгээ нөгөө хөгжилт тэмүүлэх гэдэг шиг тийм. Тэгэхээр өөрсдийнхөө эд баялын энергийг гоё бүрэн дүрэн болгоод засч ээж одоо энийг тэнцвэртэй болгож ээж бид нар ядаж бусдад туслая гэдэг сэтгэлдээ болж чадах гэдэг гэх юм уу. Тийм болохоор өнөөдрийн сэдвийг бас сонгож ярьж байна. За тэгвэл дугаараа энэ хүрээд дуусгая. За баяртай. Энэ дугаар хүртэл түр бай. 09.